чамд ямар асуудал байна тэрийгээ өөрөө шийдэх боломжийг олгодог хамгийн чухал зүйл нь ардчлал байгаа байхгүй юу тий. Би бол орон нутгийн энэ сонгуулийг улсын хурлын сонгуулиас чухал гэж бодож байгаа. Эдийн засагч хууль. Тийм, эдийн засагч хууль. Улс төр судлаач. Тийм хүмүүс улс төр илүү секси харагддаг яг үүндээ. Дуучдыг дарга болохгүй гэдэг шүү ингэвнэ. Чи юм хэлээрээ дуучид яагаад дарга болж болтгүй юм? Чи өвсөх биш үү? Улс төр дуулах эрхээ асуулцсан юм. Улс төр биш азар гэсэн. Залуу хүмүүс дээр байнгын бүх насаар нь тулгардаг нэг юм байна. Арай болоогүй. Сайн байцгаана уу? Би Лавга байна. Дрийн төслийн хүрээнд залуучууд арчлыг хэрхэн бэхжүүлж болох уу? Залуучуудынхаа оролцоог хэрхэн утга учиртай болгох уу гэдэг чиглэлээр хийж байгаа Лид төгсөгчдийн холбооны цуврал влог маань эхлэхэд бэлэн боллоо. Тэгэхээр анхны дугаарт хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгэхээр өөрсдийгөө товчхон танилцуулаад дөрүүлээ ярианд орох уу? За, сайн байцгаана. Нааг нэм очир гэдэг. Би түгээмэл төлөвлөлт дай амьдрах төвд дээр дэд бүтцийн хүртээ хэмжээний чиглэлээр ажилладаг. Сайн байцгаана уу? Намайг Бэлгүн гэдэг. Би Лид төгсөгчдийн холбооны 2020-аас 2022 оны төлөөллийн удирдах зөвлөлийн даргаар ажилладаг. Сайн байна уу? Намайг Ингүн гэдэг. Тэгээд Жинзээ үеийг төлөөлж энэ төрөлцөн ирсэн байна. За тэгэхээр миний хамгийн ихний асуулт маань бид бүхэн бол дөрүүлээ ингээд насаа харахаар арчлалаас өөр улс төрийн систем мэдхгүй хүмүүс байгаа байхгүй юу? Аав ээж маань болохоор өмнө нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг те нэг намын систем очоод сонгуулахаар одоо нэг нэр дэвшигч ингээд дуулдаг ч гэдэг юм уу. Тэгэхээр айгүй сонирхолтой түүхүүд ярьж өгдөг. Тэгэхээр бүгдээрээ бол насныхаа онцлогоос хамаараа зарим нь 1 удаа, зарим нь 2 3 удаа улс төрийн оролцоогоо баталгаажуулсан, очоод сонгуулаа өгсөн тий. Тэгээд тийм залуучууд байгаа. Өнгөрсөн 2 3 сонгуулийг харахаар залуучуудын оролцоог нэмэгдүүлэхээр бол Монголын ер нь олон улсын байгууллагууд, улс төрийн намууд, за залуучууд өөрсдөө бас эвлэлд нэгдэж бусад залуучуудыгаа одоо бид нарыг төлөөлөх хүмүүсээ сонгох энэ одоо ариун гэх юм уу процесс илүү сайн болчихж гэдгийг янз бүрээр илэрхийлдэг байсан л та. Би одоо Facebook гарч ирснээс хойш бол нэг хэсэг нөгөө хуруунд дээр тэмдэглэгээ тавьдаг байхад хурууныхаа зургийг тавьдаг байсан тийм. Мэдээж саналын хуудасаа тавих юм бол хууль зөрчин бүгдээрээ. За энэ жилээс болохоор хурууны тэмдэглэгээ байхгүй бүгдээрээ дээлээ өмсөд очиж сонгуулаа өгцгөө. Миний санал бол үнцэнтэй дутагдана гэдэг өглөө гэдэг бас би саналаа өглөө гэдэг шиг өглөө гэж зориг сангийн төсөл явсан. Тэгэхээр энэ болгоныг та бүхэн ер нь яаж хүлээж авсан бэ? Саяын өнгөрдөг сонгуул дээр залуучууд та бүхний сэтгэл санаанд одоо хүрсэн үү оролцоонд? Яагаад ч нэг энэ жилийн сонгуулиар надад нэг тийм юм бүр өмнөх жилүүдээс илүү оролцох хэрэгтэй юм шиг юм зүүн совин төрсөн. Тэнгүүтлээ очингуутлаа би нөгөө нэг ажиглагчаар сууя гэдэг юм санал гаргаад өөрөө би ч юм бол тасан ямар ч нэг улс төрийн харьяалал юу ч байхгүй тийм хүн штэ. Тэгсэн хэрнээ ажиглагчаар суусан. Яагаад гэдгийг гэхдээ дараа нь ингээд бодоод хахад яалтчгүй залуучууд бидний оролцоо тэ энэ 4 жилдээ 1 удаа улс төрд оролцох, гар бие оролцох юм боломж юм байна гэдгийг өмнөх жилүүдээс ингээд мэдэрсэн учраас очиж ажигласан. Тэгээ үнэхэрийн залуучуудын идэх оролцоо бол өмнөх сонгуулиудтай харьцуулахад бол өндөр санагдсан. Ирж байгаа хүмүүсийн дийлэн хувь нь залуучууд болсон байсан. Өмнөх 4 жилийн өмнө бол би чинь тасан нөгөө нэг өвөө эмээ нартаа шагналдаж ороод өгжсэн санагдаад байгаа байхгүй юу. Тэгсэн чинь энэ жил бол харьцангуй өөр байсан. Тэгээд сонгуулийн үр дүн яаж гарснаас үл хамааран залуучууд оролцсонд нь би бол баяртай байгаа. Тэгэхээр хүртээмж хэр байсан бэ? Нямка яг чиний ажилдаг чиглэлээр сонирхоход энэ сонгуул дээр ажилласан уу? Тэ ерөнхийдөө бол сонгуулийн тухай хууль дээр ч гэсэн одоо хүртээмжийн одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд оролцоог хангах чиглэлээр нэлээдгүй бас тусгаж өгсөн одоо жишээлбэл хараа болон сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн мэдээллийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр ч гэсэн нэлээдгүй зүйл заалтууд байсан. Бас хүртээмжтэй одоо тийм санал авах байрыг бий болгоё гэсэн бас зүйлүүд явж исэн ч гэсэн одоо жишээлбэл би 4 удаа сонгуул өгч байгаа байхгүй их хурлын сонгуул 4. Тэгэхэд би 4 жил
нэг л байран дээр одоо 29 дэх сургууль дээр социологийн бэрхшээлтэй хүүхдүүдээ 29 дэх сургууль дээр өгсөн. Тэгэхээр 4 жил гэхээр ч одоо 12 жил биш үү те. Одоо жишээлбэл би бэрхшээлтэй болоод 2 удаа бэрхшээлтэй болохоос өмнө 2 удаа сонгуул өгсөн байгаа байхгүй юу. Тэрэн дээр нэг тэр одоо 12 жилийн хугацаанд нэг зүйл нь болохоор гайгүй гадна талдаа болоод налуу пандастай болсон. Тэр нь надад таалагдсан. Бусдаар бол дотроо ороод бас хүртээмж байхгүй. Одоо жишээлбэл би шатаар 2 давхарт гарахын тулд заавал өргөн хүнээр 2-оос 3 хүнээр өргүүлж орж исэн жишээ. Нэг тиймэрхүү асуудлууд байсан. Хэдий яриад байгаа ч гэсэн бас одоо нөгөө талаас яг сонгуулийн санал авах байрууд бол өдөө болтлоос хүртээмжгүй байсаар л байна. Ингүүний хувьд энэ жил анх удаа сонгуул өгсөн үү? Тийм, энэ жил 12 дугаар ингээд төгсөөд тэгээд анх удаа сонгуул өгч үзсэн. Чамд ямар санагдсан? Яг хэсгийн орон дээр аав ээжтэйгээ очиж өгсөн үү? Аав ээж эмээтэйг очиж өгсөн. Гэр бүлээрээ. Тийм. Тэгээд мэдхгүй ягаад ч амар догтлоод ч яг анх удаа өгч байгаа гэл амар бэлтэл хөөрхөн болж байгаа ч. Тийм, нөөник сошиалаар айгүй нөөник залуухан хүүхдүүд сонгуулаа өгөх хэрэгтэй гэдэг айгүй их ингээд ер нь өмнө нөө жилүүдэд харж ирснээс илүү нөгөө нэг юутэй одоо залуучуудыг их өөрөө гэдгцсэн. Тэгэл амар таа санагдсан уу? гүү эн чинь нөгөө үүрэг юм чинь. Тэгээд яагаад ингээл очиж өгөх ёстой юм дээр өгдгүн болоо гэд тэрийг нь жоохон гасыг очиж өгчөөд. Ингүүний үеийнхэн яагаад улс төр сонирхгүй байна те? Энэ бол одоо улс төр дотор байгаа хүмүүсийн хамгийн том бараг сая доллар хэдэн 10 сая долларын үнэтэй асуулт л та. Яаж залуучуудад таалагдах вэ? Яаж та бүхний саналыг авах вэ? Яаж та бүхнээр сонгуулаад дахин сонгогдох вэ гэж бол олон хүн бодож байгаа. Одоо 10 сард орон нутгийн сонгуульд бол бидний үеийнгийн олон 100 залуучууд сум, хороо, нийслэлийн удирдлагынхаа төлөө өрсөлдөн шүү дээ. Тэгэхээр танай үеийнхэнд яагаад таалагдахгүй вэ? Чи яг өөрийнхөө жишээн дээрээс яриач. Манай үеийнхэн нэг тийм одоо сонгуул анхаарат байх завгүй байдаг хаа. Яг яэш мишээ бодвол ингээд өөр юмд стресстэй тийм. Тэгэл яг нөө өөртөө нэг сонирхдаггүй ингэж анзаарч байгаагүй болохоор одоо буруу юм төгчих үедээ би одоо ингээд улсыг алаачих үедээ гэсэн юм айцтай байсан ер нь. Гэтэ энэ жил мэдгүй би яг өгнө гэж одоо амар анхаарсан юм уу? Нөө нэг сошиалаар явж исэн юмнууд айгу хөвгчлөлтэйсэн шүү дээ. Ингээд амар инээдтэй нөгөө нэг рекламуудтэй. Тэгээд мэдгүй анхаарлыг татсан баха манай үеийнхний лав. Энэ жил айгу хичээсэн юм шиг санагдсан. Одоо 10 сард бол орон нутгийн сонгуулийг та маань юу гэж харж байна? Энэ тийм чухал юм уу? Бид нар оролцох хэрэгтэй юм уу ер нь те? Одоо нэр дэвшигчдэн мэдээ тодорхой юм орон нутгийн удирдлагууд ер нь юм шийдэж чаддсан юм уу? Чаддгүй юм уу? Би бол орон нутгийн энэ сонгуулийг улсын хурлын сонгуулиас чухал гэж бодож байгаа. Энэ бол яг иргэн бид нарыг яг төлөөлөх иргэний төлөөллөө бид нар одоо сонгох гэдэг байгаа байхгүй юу? Тийм болохоор бүр илүү хариуцлагатай. Яг танаа энэ хэддүгээр хорооноос хэн яг чамааг төлөөлөх гээд байгаа? Хэн яг чиний асуудлыг хамгийн их мэдээд байгаа? Яг мэдээд байгаа юм уу? Энд төр гэдгийг бүр ингэж бүр илүү нягтлж үзмээр ч юм шиг тий. Тийм одоо чухал үе гэж би бодоод байгаа штэ. Яг нөгөө одоо манай энэ влогийг үзээд сууж байгаа хүмүүст зүгээр айгүй амархнаар ингэж ойлгосоо гэж бодож байгаа байхгүй. 10 дугаар сард болох энэ сонгуулийг одоо тухайн одоо танай хороо дүүргээс дэвшиж байгаа тэр нэг эмэгтэй эрэгтэй залуу яг чиний асуудлыг яг мэдж байгаа юу? Тэ? Тэгээ тэр асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгаатай хүн мөн үү гэдгийг л зүгээр л мэдчих. Хоёр имийг л асуучих. Тэгэл тэр уулзалт хурал хаан зарлагддгийг нэг 2 удаа очиос суучих. Тэгэл тэр хүнээ хаарчих. Нямка яаж оролцъё гэж бодож байна? Эсвэл танаа найзууд юм уу? Чиний эргэн тойрон оролцоогоо яаж хангах гэж байна? Ерөөсөө манайх ч бас нэг одоо энэ орон нутгийн сонгуул дээр ч гэсэн бас нэг тодорхой хэмжээний ажлуудыг хийгсэн төлөвлөгөөтэй байгаа. Миний хувь хүний юугаар бол ерөөсөө л одоо саний хэлдэг шиг те яг л мэрэгжлийн түвэн баймар байна. Нэгдүгээрт би бүр яг тэгж хармаар байна. Нөгөө талаас эртний нийгмийн байгууллагуудаа хэрхэн холбогдож ажиллаж байсан ажлын түүхийг бас хармаар байна. Тэгээд ерөөсөө цаашлаад нэг тухайн хүний юу хийх гээд байгаа те ямар төлөвлөгөөтэй те
хөтөлбөртэй танилцмаар байна. Тэгж л сайн хармаар байна. Та гурваар төлөөлүүлээд би залуучуудын хүсэмжит депутат гэдэг те монголчууд буюу төлөөлөгчийг мэдэх гээд байна л да. Ямар царай зүстэй те ямар боловсролтой ямар туршлагатай юу ярьдаг хүнийг та хэд сонгох гээд байгаа юм бэ? Би одоо намуудын өмнөөс асууж байгаа шүү. Яалах гээд байгаа юм бэ гэдэг шиг. Миний би сая яг саяны сонгуулийг өгөхөд ингээл нэг л удаа сонгуул өгөх юм бахтал гэж бодсон. Дараа нь юм сонгуул байдаг юм байдаг ерөөсөө ямар ч ойлголт байхгүй. Миний хувьд бол ямар ч юм боловсралтай хүн байх гэж аягүй боддог. Тэгэхгүй тэгээл нэг одоо нэг лайв хийдэг нөхөр ингээл нэр твшил ингээд тахгүй тий. Зүгээр л сошиаллоор нэг танигдсан олны танил гээд яг тийм биш яг ингээд одоо гадаадад тий одоо айгүй өндөр боловсралтай ч юм уу. За заавалчгүй гадаадад гэхгүй л дээ ерөөхдөө бол айгүй одоо юмыг олон талаас нь харж дүгэн чадхаар болцсон тиймэрхүү бас хит залуухан гээд ахгүй. Тиймэрхүү л хүмүүс байгаасаа гэж бодож. Нямка ямар хүн Нямкагийн хүсэмжит одоо хүсэмжит гэж хэлэх нь зөв юм уу те? Ideal-ний ч гэх юм уу те? Ер нь юу л дээ нэг ийм үг гэдэг та. Жар мэдхгүй ламаас зовлон мэдэх чавганцсан дээр гэдэг шиг ерөнхийдөө бас нэг биднийг бас төлөөлж хөөр одоо ядахтаа өөртөө бишэлтэй нэг хүн байхад ядахтаа тэр хүн чинь тэрэн дээр суух зовлон мэдэн шүү дээ. Одоо жишээлбэл Японд нэг том кейс байна л да. Хүн төлбөрийн хөгжлийн бишэлтэй хүн парламент сонгогдоод тэгэл одоо тэр Японч харьцангуй хүртээмжтэй орчинтой шүү дээ тий. Тэгэхдээ тухайн хүн чинь парламент дээр одоо эргэн тойрныг одоо тэр засгийн газрын ордны дээр одоо хүртээмжтэй болгоно гэдэг маш олон зүйл хэлсэн шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг ерөөсөө төлөөл. Бэлгүүний хувьд болохоор ямар төлөөлөгч сонгомоор байна? Яг намайг үзэн ядаж магадгүй. Би бол нэг тийм залуу сайхан царайлаг өндөр нам гэхээсээ илүүтэйгээр хууль эрх зүйн маш өндөр мэдлэгтэй. Тий ялангуяа улс төрийн туршлагатай хүмүүс сонгогдосоо л гэж боддог. Ер нь бол. Тэгээд манад нэг ийм юу байна л да. Яг сая ингүүний хэлдэг шиг те ингээд олны танил хүмүүсээ сонгох. Эсвэл өөрийнхөө хүндэлж биширж хайрлж авдаг дуучингаа сонгох ч юм уу. Ийм нэг юм амар энийг бол би улс төрийн хувьд амар тийм гаж асуудал гэж би бодоод идэв. Тийм хүмүүсийг ягаад гадаадд ч гэсэн тэгээ сонгуулдаг. Kanye West одоо Трампын эсрэг тийм чаленжаар гарч ирж байна шүү дээ. Харин надад зүгээр энэ миний хувийн бодол шүү. Би тийм хүмүүс гэхээсээ илүүтэйгээр яг нөгөө нэг юм мэрэгжлийн улс төрч хүмүүс байгаасаа гэж би хараад байдаг байхгүй. Улс төр эдийн засагч хуульч. Тийм, эдийн засагч хуульч. Улс төр судлаач. Тийм хүмүүс улс төрд илүү секси харагддаг яг үнэндээ. Тэр гоё сайхан гэхээсээ илүүтэйгээр. Тийм хүмүүс гарч ирээсээ дуучдыг дарга болохгүй гэдэг шүү ингүүнэ. Чи юм хэлээрээ дуучид ягаад дарга болж болтгүй юм? Дуучид бол яг одоо урлагийн салбарынхаа тиймэрхүү юмд бол ажиллаж болно шүү дээ. Яг одоо хөгжмийн боловсралтай юм урлагийн талаар яг дотор нь ажиллаад амьдарч байгаа хүмүүст бол тэнд бид хоёрыг зэрэг чаленжилж байгаа шүү. За зүгээр яагаад вэ гэхээр яриагаа илүү сонирхолтой болгохын тулд бүх дуучин тэгээд юу гэдэг вүлээ хүмүүсийг ингээл нийлүүлээд инфлюенсер. Тийм. За одоо сүүлийн үед инфлюенсеруудыг айгүй хүзээ яддаг болж байгаа шиг байна тийм бас. Тэгээд би энийг яагаад ингэж байгаа юм гээд яагаад болохгүй гэдэг асуулт гарна. За сонслоо гэж тийм. Би чамд хариулъя. Үгүй нэлэнхүүд нь хэлж байгаа юм биш. Гэхдээ ямар хүн дарга болвол хамгийн амжилттай байдаг вэ гэвэл миний бодлоор бол лидершип сайтай сайн менежер хүн. Манлал сайтай. Тийм, манлал сайтай. Тийм хүмүүс бол даргын ажлыг аягүй сайн хийдэг. Амар мундаг дуучин ч юм уу, амар мундаг бүх барилддаг хэрнээ мундаг менежмент сайтай хүнийг бол үүсэхгүй. Гэхдээ бодоод үзтээ тэр хүн тэр мундаг дуучин, мундаг бүх байхынхаа хідэн одоо өөрийнхөө цаг хугацааны хідэн хувийг тухайн хүн өөрийнхөө тэр карьер дуулахтаа ч юм уу зарцуулсан байж таарах уу? Чадвар мэрэгшил тийм баг байна гэсэн үг. Тийм. Тэгэхээр бид нэр яг сонгосон мэрэгжилдээ ялангуяа одоо Монгол шиг Монголын одоо эх орныхоо хувьд би ярьж шүү дээ. Хүмүүс яг сонгосон мэрэгжилдээ эзэн баймаар байна л гэж хэлээд байгаа. Бүх хүн улс төр битгий сонирхооч тий. Амар мундаг. Би бол жишээлх юм бол би чавхланд дуртай. Би дуу муугийн дуулал ингээл аялал явдаг. Тэгэхээр би тэр хүнийг тий
улс төрлөө орлоо гэдэг дээр нь би шүүмжилж байгаа юм биш. Тэг чи уусах биш үү? Улс Улсыг бол дуулах эрхээ асуулцсан юм. Улсыг биш азар гэсэн. Тэр хүнийг улс төрд те нөгөө сонгох эрхээ эдлээ явж байгааг нь би шүүмжилж байгаа юм биш ээ. Гэхдээ бид нарт илүү яг тухайн мэрэгжилдээ мундаг хүмүүс нь илүү хэрэгтэй байна яг үндэ л гэсэн санаа юм шүү. Би жоохон энэ талд орчихгүй. Гүг энэ талд орох чаа бол оруулмааргүй байна. Ер нь бол миний санаагаар бол хувийн бодолтой. Тэгтээ бол өнөөдрийн Монголын төрийн хувьд бол улс төрийн соёл манайханд бол эзэмшээгүй байна. Одоо хариуцлагатай суугаагүй. Одоо Японыг хар те хариуцлагатай улс төрч. Солонгосыг хар тийм үстэй. Тэгэхэд бол одоогийн нөхцөл байдалд одоо бүх дуучид за sorry бити одоохондоо бол бити. Одоо барилгын инженер мэргэжсэн инженерийн одоо тийм хүн нь бол яг тэр дэд бүтц одоо бүх зүйлээ мэргэжлийн зүйлээ хийгээ явмаар байна. Улс төр тэгж гарч ирмээр байна. Тэ санхүү эдийн засгч олон улсын тэ эдийн засгч хүн нь яг улс төрт гарч ирээд эдийн засгийн хаяг баримаар байна. Иймч олон улсын тэ доктор тэр хүмүүс нь тэгж гарч ирмээр. За энд ингээд дуучид бүр Нямка бол бүр дуучид бэжи гэж байна шүү дээ. Бүр энэ сон бүр бүхэл бүтэн нэг сонгуул Монголын бүх дуучдыг тийм бүх дуучдыг бэжи гэж байна шүү дээ. Чи хариу дуучдаа төлөөлөөд миний хувьд бол тэр дуучид сонгоод байгаа хүмүүстэй бас очиж шалтгаан байгаах гэж бодож байна. Тэр чинь бас хүмүүс өөрсдөө эрхээ эдлээ сонгож байгаа болохоор тэгээд хичнээн эдийн засагч амар мундаг хөлж байлаа гэ бас мөнгө идэж үчихгүй одоо хүмүүс байгаа шүү дээ. Тийм тэднэрээс хамаагүй илүү юм эднэр ингээ хийхгүй штэ би хийж чаднаа гэд ингээд одоо дуулах ажиллаа хийчээ засар цагаар нь ингээ ус төртөө анхаарат байгаа хүмүүс бас байгаах гэж бодож байна. Тэгээд тэр хүмүүсийн төлөөлөл дуучтай амар өмөрөд байгаа. За тэгэхээр хоёр айгуу тийм одоо narrative буюу ийм түгээмэл ойлголт чинь ингээд нэг явчаараа амар явдаг. Саяын одоо сонгуулиудаар харахад хүмүүсийн хоорондын яриан дунд ийм 2-3 юм гарч ирлээ л дээ. Айгуу олон жил сонгогдсон хүмүүсийг болохоор одоо болоо штэ гэдэг нэг юм айгуу хямлаа тий. Залуу хүмүүстэр байнгын бүх насаар нь тулгардаг нэг юм байна. Арай болоогүй. Тэгэхээр хоёр бол одоо ингээд нэг залуу бүр ингээд тухайн хороо дүүргийн сумынхаа өстө бүх асуудлыг шийдэх гэдэг одоо би бол Жорлонгоо өөрчлөлт оролцдог Дундгой аймгийн нэг сумыг бол бүр тусгаалan харж исэн л да тэр сумын засаг дарга тэр сумын дэд бүтцийн асуудлыг яаж шийдэж чинь те иргэдээ яаж гоё оролцуулж ийн гэдэг. Тэг яг тэр залуу дөнгөж карьераа хийсэн чинь хоёр шиг үзлөөдөлтэй хүмүүс арай болоогүй байна гэдэг. Тийм залуу хүн яах вэ? Одоо жор үдсэн чавганц дээр гээд хороондоо ингээ байнга ажилдсан хүмүүсээргүй. Тэгэхээр залуу хүн тэгэхээр яг яаж гарч ирэх вэ? Одоо цөмөрөө залуу яг өрсөлдөж байгаа хүмүүстэй зөвлөгөө өгье. Өөртөө айгүй олон дэвшсэн юм шиг тий. Яавал бид нэр таалагдах вэ гэдэг зөвлөгөө өгөх гээд байгаа байхгүй юу? Би бол ингэж боддог. Ямар хүн ажлын ард гардыг бэ гэхлээр яг тэр ажлынхаа араас ингээд тууштай яваад байгаа тий. Тасралтгүй нэг юм хийгээл байгаа тий. Олон жил нэг асуудалтайгаа зууралдаж байгаа гэсэн үг үү? Одоо за ганжахлан гарч жишээ авъя тий. Яг би сая ганжахлан одоо жишээлбэл за би ганжахлан улс төрд бол орохгүй гэдэг тий. Гэхдээ ганжахлан хүүхдийн эрхийн асуудлаар дүүрэг дэвших юм бол хоёр саналаа өгөө. Шууд үгүй шүү дээ жишээлбэл. Тэгэхээр тууштай гэж харж байна тий. Ганжахлан олон жил одоо лантун төхөө төрөм суугуулга ингээ хийгээ явцсан болохоор бид нар мэдээд байна. Ядан зүгээр хараа үгээр тайлбарлахад ийм байхгүй. Зүгээр нэг чигтэй бай. Эзэмсэн мэрэгжилтэй эзэн бол тэгээд тэр чигтэй тууштай л яв. Ерөөсөө л олон тийм универсал хүн болох гээд олон зүйлийг битгий барьж аваач. Зүгээр өөрөө юу чаддаг тэр чигтэй л бай. Одоо ганжахлаа дээр харуулдаа тийм үстэй. Залуучуудаа мэдээлэлтэй сонголт хийгээсээ хүмүүс мэдээлэлтэй байхаараа хамгийн сайн сонголтыг хийж чаддаг. Би Улаанбаатарт аль дэлгүүрт юу байгааг бүгдийг мэдчихэж байгаа юм бол би өөрийнхөө төсөвт харуулад хамгийн гоё хамаарга юм авч чадна гэдэгтэй адилхан. Тэгээд тэрэн дээр ажилласаар ирсэндээ одоо ч ажиллаж байна. Тэгэхээр энэ мэдээллийн шуурган донд зөв мэдээллийг олж аваад тийм зөв шийдвэр гаргаасаа л гэдэг дээр ажилладаг да. Тэгэхээр тэр тал руугаа одоо хувь хувьсгалын ажлуудаа одоо хийгээл явах бах гэж бодож байна. Тэгээ цаг заваа гаргаж ирж оролцсонд бүгдэнд нь баярлалаа. Тэгээд влого
урлаг Монголд хөгжихийн төлөө гэдэг шиг улс төр Монголд хөгжөөсэй гэдэг нь соёлтой болоосоо, улс төрийн намууд ил тод болоосоо, нэр дэвшигчид маань илүү шударга хэлсэндээ хүрдэг. Тэгээ залуучуудын эрс маань жил ирэх тусам дэлхийн трендээс эсрэгээр нь ингээд өксөх болтугай гэдэг тийм ерөөл дээр энэ влогоо өндөрлөх үү. Окей. За бай.